За сайн байцгаана уу. Орой минь төргий. За ингээд дараах бичлэг маань ороход бэлэн болсон байна. Дэлхийн унтаж явахад чимээгүйхэн аюул ойртож байж болцсошгүй. 2026 оны 1-р сарын 5-ны өдөр Хойд Солонгос маань Кипрзвук гэдэг нэртэй пуужин туршсан байна. Энэ бол энгийн пуужин биш. Кипрзвук гэдэг нь дууны хурднаас 5-аас 10 дахин хурдан нисэх чадaltaй. Тэгээ нисэх явдалтай чиглэлээ өөрчилдөг. Одоо байгаа хамгаалтын системүүд бараг л барьж чадхааргүй тийм зэвсэг юм байна. Хамгийн аимшигтай нь энэ туршилтыг Ким Жон өөрийн нүдээр харж зогссон явдал. Пуужин Японы тэнгис рүү харваж 1000 орчим километрийг хэдхэн минутын дотор туулж чадсан. Шинжээчид анхааруулж хэрвээ ийм пуужин цөмийн цэник тээвэрлвэл хамгаалах боломж улам багаснаа. Тэгээд Америкийн нэгдсэн улс, Япон болон Өмнөд Солонгос энэ туршилтыг ноцтой аюул занал хийл гэж үзэж байгаа юм байна. Нэгдсэн үндэсний байгууллагын шийдвэрийг ил тод зөрчлөө гэж мэдгдсэн юм байна. Тэгээ энэ бол зүгээр л нэг туршилт биш. Энэ бол бид дайнд бэлэн байна гэсэн анхааруулга юм болов уу да. Тэгээ дэлхийд даяар инх тайван байдлын тэнцвэр чимээгүй ганхаж эхэлсэн байх шүү. Тэгэхээр манайхаа өөрсдийнхөө бодол сэтгэлдээ бичиж үлдээгээрэй. Ингээд бичлэгтэй минь хамт байсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн бичлэгээрээ дахин уулзцгаая.